Монголын хөл бөмбөгийн холбооны сонгуул болж Анан Дазар гэдэг Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч боллоо. Тэгээ хөл бөмбөгийн холбоо маань гадаас маш их санхүүжилт авдаг, бөөн бодлын асуудал байдгийг бид нар мэднэ. Тэгээ ийм холбоон дээр ийм хүн орж ирлээ те. Амар таарад байгаа юм шиг те. Одоо яа хизээ Монголын хөл бөмбөг гоё болох юм бэ? Одоо хэцүү байна уу үүндээ бол яг үнэ хэлэхэд бол. Одоо би одоо хөл бөмбөгээр амьдарч байгаа хүн шүү дээ. Хөл бөмбөгийн тоглож байсан, дасгалж удаж байсан. Хөл бөмбөг 20 жил тайлбарлаж байгаа ном зам одоо 9 бас би бол хөл бөмбөгээр л амьдарч байгаа юм. Ер нь бол одоо нэг үлэхт бол те. Хөл бөмбөг авахгүй би шал өөр ажлыг явж байгаа юм лөө. Одоо яалттай байлаа Монголын хөл бөмбөгийг гоё болгомоор авах юм. Тэгээд Анан Дазар гэдэг хүний сонгочих юм. Энэ хүнийг одоо ямар хүн бэ гэдэг нь бол хүмүүс бүгдээрээ мэднэ. Хөл бөмбөгт бол мөнгө өгөхгүй шүү дээ, ойлгомжтой. Хөл бөмбөгт бол мөнгө өгөхгүй одоо нөргөөгийн асуудал шүү дээ, тэ. Юу мөнгө өгөх юу авах шүү дээ. Амар том шүүхийн асуудал дээр явж байгаа. Тэгээ 8500 метр квадратын тэн том одоо энэ нөргөөгийн театрын хоёрыг бол төрөлсөлдөг, тэ. Ийм хүн Монголын хөл бөмбөгийг бол мөнгө өгөхгүй шүү дээ. Сая ингээд ерөнхий сонгуулийн хүн дээр хаста бассейн барьж өгнө, юу барьж өгнө худлаа шүү. Энэ хөл бөмбөгийн холбооны газрыг аваад өөр газар мазарлал одоо тийм барин гэж гошруулах бах тоо энэ бол худлаа шүү. Худлаа тий. Одоо яг харахгүй Монголын хөл бөмбөгийн холбоог Анан Дазар гэдэг хүнд одоо энэ эсрэг нөхцөл зарчлаа шүү дээ хүндлэд бол. Энэ одоо өөр ямар шалтгаан байхгүй шүү. Анан Дазар гэдэг хүн хөл бөмбөг дуртай хайртад орж ирээгүй шүү дээ. Зүгээр л зарцсан байхгүй хүнд бол. Тэгээд энэ хүний дэвшүүлсэн 3 клуб нэг аймаг байгаа Булган аймаг. Ариус клуб. DMU, Falcons буюу Сэлэн Күрэстэй эдэр болно гэдэг. Ойн нүдийг хөл бөмбөгийн холбоонд дэвшүүлнэ гэдэг дэвшүүлээд ингээд гаргаад ирсэн. Санал аваад тэгээд. Манай өдөрт зөвлөн ичихгүй ажлаа хийгээлэхэнд Анан Дазартаа гажуудаа ажиллаа хийнэ гэж эдэр чинь чичирж шүү дээ. Ягаад ажиллаа гэх нь тэр бол мөнгө идсэн гэж харж байгаа. Тэгээ мөнгө идсэн. Тийм учраас л одоо хүн атах ингэ зүтгэж байгаа шүү дээ. Хүн атна те. Одоо тэгээ яа харахгүй тэгээ зөндөө тэмцлээ үнэхээр барсангүй уучлаарай. Уучлаарай олон хүн итгэжсэн баг. Тийм тэгээ үнэхээр Монголын хөл бөмбөг одоо тэгээ цаашдаа яахан байгаа мэдгүй. Одоо манай тамирчид тэгэл бойкот зарлана гэж зайлуулдаг гэж энэ хэцүү шүү дээ. Цалиа авч байгаа хүмүүс чинь. Гэтэ яг нөгөө талаар манайх бид нар хангалттай цалиа авч чаддаггүй шүү дээ. Би ч өөрөө тамирчин байсан өлтөй цалиа авдаггүй л байсан. Тэр жоохон тэмцээд, жоохон эрсдэл гаргаад бид нар өөрчилчих юм бол зөндөө олон гоё цалинтай жуулах юм билүү. Ер нь бол болно. Тэгээ хөл бөмбөг бол дэлхийн номер 1 спорт шүү дээ. Гадаа санхүүжиж бүх юмнуудыг хүмүүс ахстай харьцуулаад байдаг. Харьцуулах ёстой шүү дээ бид нар. Яг адилхан нөхцөл байдал үүж байгаа шал өөр болсон. Бид нар харьцуулах ёстой. Чи саксыг яриад ингээд энэ тэр бол утгагүй зүйл гэж боддог би бол. Одоо тэгээ ийм байна дараагийн үйл явдлууд одоо тэгээ эхлэн юу гэж тэгэл Анан Дазартаа ингээд хүлээмжшөөрд ингээд явах үү манайхан тийм үстэй. FIFA Азийн хөл бөмбөгийн холбоог ирлээ шалгалаа эдгээр одоо репорт нь юу гэж харах юм бид нар мэдэхгүй байна. Улсын дотоод асуудалд оролцохгүй гэл ажиглал хараа сууж байгаа. Бараг бандцсан ч тэр дээ одоо ийм байдлаар бол тий. Одоо ийм байна манайхаа одоо тэгээд яалттай билээ. Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Анан Дазар гэдэг хүн боллоо.